Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүүх Төв Сэлэнг Дархан Уул аймагт ажиллан ургац хураалтын явцдаа танилцж, газар тариалан эрхлэгч баялаг бүтээгчтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд тариаламжид бүх хүчээ дайчлан ажиллаж, хүнсний ногооны тариалалтыг 2 дахин нэмэгдүүлж чаджээ. Цаашид ургацын тоо хэмжээг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг 100% хангахад ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодруулан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь тус уулзалтыг үр дүнтэй болголоо. Хизээч бид нар хүнсний хомсдолд орж магадгүй юм байна. Хизээч бензин шатхуунаа тасалж магадгүй юм байна гэсэн ийм одоо эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бид нар өнгөрсөн цаг хугацаанд харлаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас тусгаар тогтносон улсын бол одоо бид өөрсдийнхөө улсын эдийн засгийн аюулгүй байдал, тэр дотроо хүнсний аюулгүй байдлаас Монгол улс хангах зайлшгүй шаардлагатай улс. За үүнд манай хадламж, тариаламжт маань, одоо ногоочт маань, жимсгнийхэн бүгдээрээ одоо маш одоо сайхан сэтгэл гаргаж оролцож байгаад их баяртай байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх хүнсний хувьсгалыг зарласаа, дотоодоос одоо хүнсээ хангая, дотоодын хүнсээ хэрэглэе гэж уриалсан тийм ээ. Хүнсээ бид нар гаднаас гойхгүй, балиг уцаарч гаднаас худалж авахгүй ийм байх нь бол энэ өргөн удам газар нутагтай, байгалийн боломжит үр жимт газартай ийм Монгол улсын хувьд бол юунаас чухлаа. Энэ дэр бол төрийн бодлого зөв чиглэж явахад аяндаа ард иргэд газар тариалчд маань бол одоо бодоо тариагаар хангах ариун үйлстэй бол хүчин зүтгэнэ гэдгийг хэлэх. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүүх нэгдсэн үндэсний байгууллагын хурлаас эренгүүтээ шууд газар тариалангийн бүснүүдэд ажиллаж байна. Одоо үргэлжлээд бас хүнсний үйлдвэрүүдээр ажиллана. Тэгэхээр одоо өнөөдөр ингээд баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчид тэр байтугай нийт одоо ард иргэдийнхээ хүнсний хангамж аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа энэ баялаг бүтээчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах газар дээр нь асуудлыг бас шийдэж байгаа нь онцгой байна л да. Мэдээж одоо үндсэн хүнсээр дотоод хэрэгцээг хангах том зорилго явьж байгаа. Энийн дотор бол нэгт бол бид нар бол үр тариа гурлаараа бол одоо дотоод хэрэгцээг 100 хангаж байгаа. Мөн одоо цаашлбал бүс нутагтаа магадгүй гурилаа үр тариагаа экспортлох юм бодлого бас явж байгаа учраас энэ ажил маань тариал эрхлэгчтэйгээ нийлжиж энэ ажил маань одоо цогцороо хийх болов гэж харж байгаа. 2022 оны төлөвөөр улсын хэмжээнд Улаанбуудай төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 70%-ийг дотоодоос хангах боломж бүрдэх бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөх юм. Манай компанид ерөнхийлөгч ирсэнд шин сайдтайгаа гишүүд ирсэнд бас их баяртай байна. Манай компани ургас энэ жил өндөр байгаа. Одоо бараг 90% дуусж байна. Одоо манайд 3000 тонн бодоо бууцсан. Манай сайд ямар ч борлуулалтын дээр асуудалгүй санаа зовхгүй гэсэн. Тэрэн дээр баярлж байна. За Монгол хүн бол гурил мах хоёртой байхад үсэхгүй. Тийм учраас бид нар бол одоо гурилтай байх үүргийг хүлээж байгаа. Тэгээ энэ гурилтай байх болно гэдэг бол бас төрийн тодорхой дэмжлэг, төрийн тодорхой зорилтууд, асуудлуудыг шийдэж бидний хангана. Тэгэхээр одоо бид нар бол энэ хүчин зүтгэх ёстой. Тэгээ төртэйгээ хамтарч ажиллах ёстой. Тэгээ тэрийг бол одоо бид нэр хэрэгжүүлэх чинь бид нэраа гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгч маань хүнсний талаар аян зохиос зарласан байгаа. Тэгээд энэ маань үр дүнгээ өгч байна. Одоо энэ жилийн үед бол ургац суулыг сайхан бодоо тариа нь бол одоо өнгөтэй байна одоогийн байдлаар тийм ээ. Тэгээ одоо манай үйлдвэрлэл бол хүнсний их хангамжийг одоо Монгол Улсын хэмжээгээр хангаад илүүдэлтэй болсон. Та хугацаа уртаа зээл өгч юм бол бид нар тэргүүрээ тэгээд цаашаа ажлын байраа хангаад ингээ яваад байна. Ингээд ганц гол гацж байгаа юмд банкн дээр гацчих. Батлан даатны сан мангаас ирээд бүгд юмар шийдэл өчөж байгаа. Манайх 100% дэмжнэ. Банк л гол нь зөвшөөрүүл тэгэл болно гэж байгаа. Нэг өсөндөө одоо төр бол заяуд одоо 15% хөвгтэй зээлэхэд 10% нь хөвг төрөөс төлөөд арилжааны банкнд байгаа мөнгийг эргэлтэнд оруулж байгаа байхгүй бас нэг талаас. Тийм ээ. Хүнсний хангамж аюулгүй байдал тэрбум мод үндэсний хөдөлгөөнүүд хэрэгжих болсноор хүнс хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж эхэлсэн тариалан эрхлэгч баялаг бүтээгчид сайшааж байна. Мөн Монгол Улсын газар тариалангийн салбар хөгжиж байгаа ч төр засаг дэмжлэг үзүүлж шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг хүндсэн юм. Бид нар чи тариалангийн бүс нутаг гэсэн мөртлөө бас одоо төвийн бүс нутгаар одоо мал айгүй их байна. Ер нь бол тий. Тэгээд одоо малайг ерөөсө байнга одоо намар болохоор нэг бэлчээр нь малын хөлийн даацвал манай сумд гэтэл одоо 2-3 дахин нэмэгдчихсэн. Малын тоо толгой бол айгүй их өсчихсэн. Тэгэл ерөөсө төрөөрч орох юм, шөнөөрч орох юм одоо тэгэл эцүүнийг асуудал ийм асуудал байна. Оролцоо оролтын дээр төрийн дэргүүн маань яг энэ бүс нутагт
ажиллаар явж байна. Тэгээ хавар ирээд зорилгоо дэвшүүлээд тариаланчтай уулзсан. Тэр нь үндсэндээ хэрэгжиж байна. Ер нь нэлээд сайн хэрэгжижлээ гэж ингэж тариаланчны хувьд бодож байна. Төмөс хүнсний ногоон дээр бол дотоодоос 100% хангах юун дээр бол тэр импортоор орж иж байгаа бүтээгдэхүүн дээр татварын өндөр тавиад дотоодынхаа зах зээлийг дэмжих энэ асуудал дээр л одоо төргөн шуурхай ийм шийдэж явах хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар энэ зойрныхоо өргөлтийг шийдэх гэж ерөнхийлөгчд уламжлал зогсож байна л да. Манайх өөрийн хөрөнгөөр 1500 зойр барьсан. Бусад одоо энэ тооног хөрөмжд бол бүгд байгаа юм. Одоо энэ дээр нэг хөргөлтийн системийн асуудал. Нэг уртчилгаа нэг 100 саяг өгсөн чинь тэгээд одоо нөгөө хэлгээл хаагдаа тэгээд асуудал үүсчихэл. Ерөнхийлөгч маань эрэхтэл их баяртай байна. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн. Бага дунд орлоготой орнуудад баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс олж жил бүр 110 тэрбум $. Бүтээмж, үйлчилгээний зардал алдагддаг. 5-аас доош насны хүүхдүүд хоол хүнсээр дамжих өвчний 40%-ийг эзэлж, жил бүр 125 мянган хүүхэд нас барж байна. Иймд Монгол Улсын ерөнхийлөгч эх орондоо хүнсний хувьсгалыг өрнүүлж ирсэн нь түүхэн үйл явдал юм. Дэлхийд дахинд 829 сая хүн өсөглөнд нэрвэгдсэн энэ үед зөвхөн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй бусад улс орны хүнсний хангамжинд хувь нэмрээ оруулах нь тус хөдөлгөөний нэг зорилго юм. Энэ зорилго дан ганц төр засгийн биш, нийт Монголын ард түмэн баялаг бүтээгчдийн хамтын зорилго. 13 оны төсвөр бид нийтдээ 138 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн хөнгөлөлт тавьж байгаа. Тэгээ энэ хүүгийн хөнгөлөлтөөр дэмжлэг үзүүлснээр бид нэг 80 төгрөгийн одоо зээлийн санхүүжилтийг босгох юм болцоо бүрднэж харж байгаа. Хүнсний ногооны агуулгын аж ахуйг хөгжүүлэе, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэе. За мөн одоо сор сорилтын салбаруудыг бий болгоё. За дээр нь болохоор энэ хүнсний босруулах төрлөдөг нэмэгдүүлье. Энийг нэмэгдүүлэхэд бас хөнгөлөлтөө зээлийн дэмжлэг үзүүлье, эргэлтийн хөрөнгөний зээлийн одоо энэ дэмжлэг, за мөн хөрөнгө оруулалтын зээлийн дэмжлэг үзүүлье. Ийм одоо хөтөлбөрт хөтөлгөөнд ингээд тусгагдсан байгаа. Солингийн аймгийн манайд бол сүүлийн үед одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зөрөгтэй гаргасан санаачлалуудыг одоо дэмжиж одоо иргэд бол маш одоо тарьж одоо ихэлсэн байгаа. Дээрээс нь нэг бас газрын асуудал маш хүндрэлтэй. Иргэдээ одоо газрын асуудыг шийдэхээр заавал дуудлагууданд ордог. Аль эсвэл одоо шинээр одоо газрын төлөвлөгөөнд орж амжаагүйс энэ жилийн үед нэлээд бас хугацаа алдсан асуудал байгаа. Өнөөдөр чинь Дархуул аймгийн 4 сумын 2 нь бол яг энэ одоо хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм сумууд. Тэгэхээр зөвхөн энэ орхон сумын төмс хүнсний ногоо тариалж байгаа иргэд Монгол Улсын хүнсний нарийн ногооны 17-оос 22%-ийг хангаж байгаа. Тэгэхээр бидний одоо ерөнхийлөгчийн төвшүүлсэн хүнсний аюулгүй байдлын хүнсний хувьсгалд бид энэ 17-оос 22%-ийг 25-аас 30% болгож нэмэгдүүлье гэдэг ийм том зорилт төвшүүлж ажиллаж байгаа. Өнгөрсөн онд бол хамгийн максимум хурааж авсан болсон. Шинэ залуучууд компани манай энэ цэглэл компани гагаас 60 гаргаж авчихсан. 62 цент. Тэгээд бол тий. Одоо түүхэн 78 оны түүхийг бол давцсан тийм амжилтыг өнгөрсөн онд үзүүлсэн. Тэгээд сумын нийт маасаар бол өнгөрсөн онд нэг 30 гаруй мянган тонн улаанбуудаа хурааж авснаас борлуулагдаагүй үлдсэн нь бол бараг 50% үлдсэн. Өдрийн тархатаар хашаан дотроо тэгээд өнгөрсөн оны хувьд бол борлуулалт үнэхээр хүнд байсан тарилжтэй. Хүнс хөдөө аж ахуйн салбар үр ашгаараа уул уурхайн салбарын дараа ордог. Энэ салбарын үнэт баялаг нь ургадаг алт гэж нэрлэж болох үеиз газар тариалангийн салбар юм. Дэлхийн нийтийг зочроосон цар тахал геополитикийн асуудлаас болж тус салбарын үнцийн улам нэмэгдэж байна. Иймд бусад улс орныг манлайлан эх орондоо хүнсний хувьсгал өрнүүлж эхэлсний хувьд бид нэг зорилготой, нэгдмэл бодолтой байж хүмүүр идэвхтэй оролцох нь чухал юм. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх болон бусад шийдвэр гаргах холбогдох албан тушаал алтнуудын хамт тариаланч үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэдийн санал хүсэлтийг онцгой анхааран ажиллаж байна.